Прайм тэргүүлэгчтэй NTV-ээс чухал ярианы нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За тэгэхээр амлсан ёсоор та бүхэнд бас дараагийн нэгэн сонирхолтой төчнийг өргөн оролцуулж байна. Энэ бол Ардсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч цагааны оюун дараа. За тэгэхээр таны хувьд бас Ардсан намд орж ирсэн бас нэлээд хүчтэй залуу лидерүүдийн нэг гэж тооцогдож байгаа. Сүүлийн үед бас сонгуулийн үеэс хойш бас нэлээд хүчтэй яригдсан. За тэгээд Twitter, Facebook, за интернетийн хуудаснаа бас нэлээд олон харилцагчтай, дагагч, дагалдуулагчтай энэ байдал чинь бас танд их давмгаалыг үүсгэдэг баг. Ардсан намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг аваад 3 сар орчим болж байна уу? Тий. Энэ хугацааны ажил ямар байв? Энэ ажлыг хийж болмоор юм уу, үгүй юм уу гэдгээс эхлэе. Мэдээж чадахгүй юм байхгүй болох. Тий, чадахгүй ирэх байхгүй байх. Ер нь яг 3 сарын хугацаанд арай л хүрэг байгаа. Гэхдээ 3 сарын хугацаанд бол мэдээж гишүүд дэмжигчтэй сонсох. Тэгээд нөгөө намын байгууллагуудынхаа ялангуяа анхан дунд шатны байгууллагуудтайгаа очиж танилцах, хүмүүстэйгээ уулзах, гишүүд дэмжигчтэйгээ байх. Манай Ардсан намын бусад намуудтай харьцуулахад нэг онцлог нь хавтгай тогтолцоотой. Дунд болон анхан шатны байгууллагууд нь өөрсдөө бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр нөгөө босоо удирдлагатай биш учраас тухайн одоо нам дунд шатны нам болгон өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн удирдлагатай ийм байдаг. Асуудал газраас нь шийдэж явах боломжтой. Тэгэхээр тэд нартайгаа танилцаж бас үйл ажиллагааг нь уялдуулах, ямар бодлого чиглэлтэй нэгдсэн бодлоготой боловч яг тухайн орон нутагт одоо зориулсан ямар онцлогтой явж байгаа гэдэгтэй танилцах явдлаас л одоо үйл ажиллагаа эхэлсэндээ дээрэс нь хавтгай тогтолцоотой учраас тухайн орон нутагт байгаа намын одоо дотоод асуудлууд заримдаа одоо үл ойлголцох зөрчилтэй үйл явдлууд нь төв намын оролцоогүйгээр одоо шийдэгддэг. Тэгэхээр заримдаа бол төв намаас бол тийм зөвлөх үйлчилгээ үзүүлэх. Дөрмийн дагуу яаж шийдэж болох вэ гэдэг гарцыг хамтарч хайх. Ийм л одоо зүйлсүүд байдаг. Тэгээ энэ үднэс бас нэлээд аймагуудаар явж үзсэн. Гишүүд дэмжигчтэйгээ уулзсан. Хамгийн гол нэг тийм зөрчилдөөнтэй юм гэвэл юу вэ гэхээр манад байгаа одоо улс төрийн намуудын хууль энэ чигээрээ цаашаа явж болохгүй болчихжээ гэдэг л одоо хамгийн гол зүйл байна. Угаасаа нэг тийм айл гэрч гэсэн ижлэгэнштэй мөнгө төгрөг нь байнга тасалдаал, дутагдаал тий. Тэгээд тэрнийг олж авах арга зам нь бас тодорхой биш. Зарцуулт нь бас тодорхой биш. Ийм тохиолдолд бол хүн одоо хуулийн тэр цоорхойг өөрөө хайж эхлэх тийм ээ. Ийм зүйл рүү аянда хөтэлдэг. Өнөөдрийн одоо Монголын улс төрийн намуудын төлөвшил бол энэ дутуу хачуу ийм тахир дутуу хуулнаас болж өөрөө ийм одоо бас тийм доголдсон үйл ажиллагаатай болж тэгээд гол нь энэ дээр би бас онцгойлон хэлэх гээд байгаа нь бол ерөөсөө санхүүжилтийн асуудал бол тодорхой биш учраас үйл ажиллагаа ч гэсэн тийм доголдолтой явж эхэлдэг. Ийм л байдлаас болж одоо санхүүжилтийн асуудал гэдэг ярихтаар ер нь намуудын санхүүжилтийн асуудал тодорхойгүй байдаг гэсэн. Угаасаа нэг тийм айл гэрч гэсэн ижлэгэнштэй мөнгө төгрөг нь байнга тасалдаал, дутагдаал тий. Тэгээд тэрнийг олж авах арга зам нь бас тодорхой биш. Зарцуулт нь бас тодорхой биш. Ийм тохиолдолд бол хүн одоо хуулийн тэр цоорхойг өөрөө хайж эхлэх тийм ээ. Ийм зүйл рүү аянда хөтэлдэг. Өнөөдрийн одоо Монголын улс төрийн намуудын төлөвшил бол энэ дутуу хачуу ийм тахир дутуу хуулнаас болж өөрөө ийм одоо бас тийм доголдсон үйл ажиллагаатай болж тэгээд гол нь энэ дээр би бас онцгойлон хэлэх гээд байгаа нь бол ерөөсөө санхүүжилтийн асуудал бол тодорхой биш учраас үйл ажиллагаа ч гэсэн тийм доголдолтой явж эхэлдэг. Ийм л байдлаас болж одоо санхүүжилтийн асуудал гэдэг ярихтаар ер нь намуудын санхүүжилтийн асуудал тодорхойгүй байдаг. Сонгуулийн дараа аль нам нь хаана ямар санхүүжилт гаргасан бэ, ямар хөрөнгө зарцуулсан бэ гэдэг тооцоонуудыг гаргаад тавьсан. Над бол энэ төрмөл юм харагддаг. Хідэн настай хүүхэд гурах гэж байгаа юм бол доо гэмээл юм харагддаг. Энийг ил тод байлгах талаар ер нь байж болдог юм. Ардсан би яагаад танаа намаас энэ шарж байгаа. Ардсан намынхан гэхээр бид нар ил тод байдаг. Бид нар хавтгай тогтолцоотой бид нар бол нэг айхтар олигархууд биш ингээл үздэг л дээ. Зүгээр харин би хэлээд байгаа нь шүү дээ. Харин альва үйл ажиллагаа бол одоо юу тухайн хуулийнхаа эрх зүйн орчинд л одоо жайжгэн жидг гэж яриа л да тий. Тэр араам нь өөрөө эрх зүйн орчин. Тэгэхээр 2005 онд батлагдсан улс төрийн намуудын хууль маань өөрөө одоо дэлхий дээр оршин тогтнож байгаа улс төрийн намуудын санхүүжилтийн хоёр том тогтолцоо байгаа л да. Нэг нь бол төсвөл санхүүждэг, public funding гэж ярьдаг. Нөгөөх нь болохоор хандив
Тэр нь болохоор гэтэл манай одоо улс төрийн намуудын одоо мөрдөж байгаа хууль нь болохоор энэ хоёрыг аль альнийг амсруулах маягаар холион бандан хийгээ хийсэн. Тэгээд тэр хандив тусламжийнхаа цаад одоо утга учир нь юу вэ гэхээр тэр хандив тусламжийн цаана тухайн компани хэрвээ улс төрийн намыг дэмжиж хандив тусламж өгж байгаа бол тэр нь татвараас чөлөөлөгдөж байгаа хэвээр. Өөрөөр хэлбэл тэр тухайн намд хандиваа өгөх сонирхол нь татвараас чөлөөлөгдөж байгаа тэр хуулийн одоо давуу байдалд сонирхол нь хөтлөгдөнө үхээс биш тэр улс төрийн намаар дамжуулж төрөөр одоо ямар нэгэн өөртөө ашигтай шийдвэр гаргуулах тийм сонирхол байж болохгүй. Энэ зарчмын маш том ялгаа. Тэгтэл татврын ямар ч хөнгөлтгүй орчинд компаниуд яагаад улс төрийн нам татвар өгөх ёстой гэж. Тийм үү. Тэгэхээр энэ чинь өөрөө бас асуудал болж байгаа зү. Гэтэл одоо ил тод бай, шудраг бай гэлтэй одоо тэр хандивыг авахгүй байлаа гэж бодоход тэр нам өөрөө оршин тогтнох ямар ч бололцоогүй. Улсын төсвийн санхүүжилт нь одоо нэг гишүүний 10 сая төгрөг жилдээ ганцхан удаа. Энэ бол ерөөсөө нэг сарын байрны төлбөрт л явна шүү дээ. Дээрэс нь тухайн нам өөрөө одоо өөрийн эд хөрөнгө зүйлсээ одоо түрээсэлж олох орлого байж болно гэж байгаа. Гэтэл өнөөдөр өмч хөрөнгөтэй нам Монголд хэд байна? Ерөөсөө л хуучин нам төрийн тогтолцоо гэж байхад Монгол Ардын Хувьсгалт нам сум баг болгонд байртай машинтай байсан нь тэр өмч хөрөнгө нь одоо хүртэл уламжлал явж байгаа. Дээрээс нь 7 сарын 1-ээр далимдуулаад том ордонтой болсон тэрийгэ төрөөслөд хин даваа байдал бий болчих тийм үү? Гэтэл бусад намуудад өмч хөрөнгөтэй нам нэг ч байхгүй шин. Одоо манай авсан нам хэд машин ч байхгүй. Байрч байхгүй. Ийм л байж байгаа. Тэгэхээр нөгөө энэ улс төрийн намууд чинь өөрийнх нь тэр тэгш гарааны нөхцөл гэдэг юм нь байхгүй алдагдсан хүчтэн цэргүүд тулаанд 20 жил бүх намууд явж штэ. Үзэгч таныг хараад манай авсан нам машин ч байхгүй, байрч байхгүй хэлэхээр за наалаадаа л гэж хэлж байгаа ямар ч үсч хараад. Энийг тайлбарлаач та. Юу гэсэн үг юм? Уусаал юун дээр өмч хөрөнгөхийн чагсаалтанд байхгүй нь үнэн л юм чинь. Тий. Төрөөсийн байранд. Ер нь зүгээр ял үйл ажиллагаа явуулдаг гэж хэлсэн. Тийм тэгэл одоо нөгөө төсвөөс авж байгаа баг зэргийн санхүүжилт байгаа. Тэрүүгээр үйл ажиллагаагаа зарцуулна. Тэгэл бас л ажиллах нөгөө хууль эрх зүйн орчинд маань хандив одоо тусламжууд гишүүдийн татвар орсон байгаа. Тэгэл тийм байдлаар доголдолтойгоор яваад байгаа байхгүй юу? Тийм тэгээд бусад одоо нийслэл болон аймаг дүүргүүд дээрх намууд ч гэсэн мөн яг л ийм байдлаар явж байгаа. Тийм учраас өнөөдөр бол одоо үнэхээр улс төрийн намуудын үйл ажиллагааг одоо ил тод байлгая, шудраг байлгая, энэ нийгмийг одоо авилгалаас ангижруулъя гэвэл дээрэс нь одоо үйл ажиллагааных нь цар хүрээг нийтэд нээлттэй байлгая гэвэл угаасаа л хуулиа л өөрчлөхөөс зам байхгүй. Энийг тогтолцоо өгдөгчд альва нэг тухайн цаг үед ялж гарч ирсэн нам өөрсдийнхөө намын үйл ажиллагаанд тохируулж хуулинд дандаа гар хүрч байдаг. Нэг юм байдаг. Зүгээр би энэ дээр бол өнгөрсөн жилийн хугацаанд таачсан харж лсэн тийм үү. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах гал намын сонголтын хууль дотоод хуулиуд өөрчлөлт оруулаад өөрсөндөө аль ашигтайгаар эргүүлээд бизнесийн хуулиудыг яг гэж бизнесмэнүүд улс төр хүчээр орж байгаа юм бас л энэ бизнесийн тухай хуулиуд өөрчлөлт оруулах гал ингээл явж. Энэ тогтолцоо үргэлжлэж байгаа юм биш үү? Ер нь бол юм штэ одоо засварт орцсон байр бол үргэлжил замбрааг байдаг штэ. Бүх юмнууд нь ингээд тарцсан тийм ээ. Тийм тэгэхээр чи тэрнтэй л ижилхэн штэ. Монгол улс 70 жил буруу явцсан тогтолцоо. Өнөөдөр 22 жилийн өмнө нураагаад тайцсан одоо засварт л явж штэ. Тэгэхээр одоо ингээл замбраагүй тавьсан тавилгануудын нэг нь одоо болохоо ажиллаа, нэг утас таслаа хийчлаа тий. Тэгэхээр дараагийн хүн за энийг би гарч ирээд арай өөрөөр өөрчлөн гэл. Тэгэл өөрчилж байгаа юм чинь тэр засварыг дахиад өөрчлөх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл бид нар тогтцсон 2-3 жил хэдэн зуун мянган жилээр явцсан одоо парламент тогтолцооны улсуудтай өөрсдийгөө харьцуулаад шүүмжлээд идэг байхгүй. Бид нар бол бэлэн бий болцсон ажил дээр ажиллаагүй. Бид нар бүгд өөрсдөө тэр засварыг хийх процесст явж байгаа. Тийм учраас өөрсдийнхөө зүгээс энэ орон гэрийг яаж засъя гэж харж байгаа. Тэрнийхээ хүрээнд үйл ажиллагаа хийх нь ойлгомжтой. Тэрнийхээ хүрээнд эрх зүйн зохицуулалт хуулиудыг өөрчлөх нь бол гарцаагүй. Гэхдээ би ингэж өөрчлөнө гэдэг тэр мөрийн хөтөлбөрөө сонгогчдоороо батлуулж байгаа байхгүй да. Тэрүүгээрээ л ялгаатай. Түүнээс биш дурын болдоо юм оюун дээр гарч ирээд ингээд хэрчээд өөрчлөөгүй шүү дээ.
Би ингэж өөрчлөмөр байна гэдэг мөрийн хөтөлбөрөөр сонгогчтой танилцуулаад сонгогчид тэрийг за зөв байна, болдогийнх зөв байна гэд болдог сонгогчлоо. А чи одоо хуулинд гар хүрэх хэрэгцээ нэгдэж байгаа байхгүй. Тэрнээс ч тураараа хийгээгүй. Тэгэхээр энэ бол маш ялгаатай ойлголт. Тийм ээ. Бас эндээс бас нэг юм харагдаж байгаа. Сүүлийн үед Монгол Ардын намын сөрөг PR гэж харах юм ардсан намынхан бүх юм дээр эз давмгаалж чинь, дийлж чинь, хамтрахгүй байна, дээрлэх чинь гэдэг хандлагаар юмд их хандаж тайлбарлаж байгаа. Танаа нам одоо яг хэр зэрэг хүчрхэгжиж байна вэ гэдэг асуулт зайлшгүй байх ёстой. Мэдээж өмнөх сонгуульд бүр нэгэн гишүүдэд парламент суужсан цагч бас байгаа. Унж босод сурсан хүмүүс гэж ойлгохдоор одоо хэр зэрэг хүчрхэж байна вэ? Хүчрхэгжин гэдгийг 2-3 янзаар тайлбарлаж болно л доо. Нэгдүгээрт бол хүчтэй лидертэй учраас хүчрхэг харагдана. Тийм үү? Хоёрдугаар тэр хууль эрх зүйн орчинд амьдарч сурах тэр соёлыг эзэмшсэн баг. Тэгэхээр 20 жил ардсан нам гаднаас хууль эрх зүйн орчныг төлөвшүүлээч, тэрийгэ дагаач, мөрдөөч гэж шаардсан. Тэгэхээр тэр шаардлагын үүднээс нөгөө сөрөг хүчин байсан учраас одоо байгаа хууль эрх зүйн орчнуудын гаргалгааг бол маш сайн мэддэг, туршлагатай. Хөндлөнгөөс ажил судалж байгаа учраас тийм үү. Тэгэхээр тэр хууль эрхнээ шүүмжлэх юм маш сайн мэдчихсэн. Дээрээс нь тэрнийг одоо судалсан, итгэл үнэмшлээ болгоцсон лидерүүдтэй. Шүүмжилж байсан бол зас гаргаа мэдчихсэн гацаа мэдж байгаа тийм. Тэгэхээр энэ хоёр давуу чанараараа өөрөө хүчрэх харагдаж байгаа. Түүнээс биш маныг хуралдаа суухын хоригдсан хууль гаргасан уу? Тийм үү? Бүлэгтэй болохын хоригдсан хууль гаргасан уу? Тийм үү? Одоо байнгын хоруудын хуралд орж ирэхээр нь хөөж гаргасан уу? Тийм үү? Тэгэхээр нэгийн ч хийгээгүй байхгүй. Зүгээр хуулиал даг гэдэг шаардлагыг л тавьж байгаа байхгүй. Тэгэхээр нөө шаардлага нь хатуу болоод ирэхээр хүчтэй харагдаад байгаа. Хүн болгон хэрвээ хуулиа хатуу шаардаад хүн болгон хуулиа мөрдөд эхлэх юм бол улс орон өөрөө л хүчрхэг болно шүү дээ. Тэгэхээр тэр хүчрхэг болох лидершипийг ардсан нам өнөөдөр харуулж байна л гэж ойлгож байна. За тэгэхээр сүүлийн үед бас ардсан намын дотор хийгдэж байгаа зарим нэгэн ажлууд бас сонирхол татж байгаа. Жишээлбэл Эрдэнэт дарга орон нутгийн сонгуульд бэлтгэхээр юм уу, сонгуулийг толгойлохоор юм уу хүүсгэл рүү татагдж байгаа гэж дуулж байсан. Зарим нэгэн аймагуд руу бас танаа намын лидерүүд татагдж байгаа харагдаж байгаа. Миний асуулт буруу байж магадгүй. Гэхдээ надаас хүн асуусан учраас би асууж байгаа. Ардсан нам лидергүй болохоор хоосон лидергүйгээ хэсгүүд рүүгээ хүчтэй лидерүүдэд татаж байна уу? Энэ ямар маневр вэ гэдэг? Тэр лидергүй болохоор ч гэдэг юм уу тэр сонгуулийг удирдахаар энэ гэдэг бол бүгд суурхал байна л да. Тий. Ер нь бол зүгээр нам дотроо ямар зохион байгуулалт хийсэн бэ гэхээр тойроггүй одоо гишүүнгүй тойрог гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэднэр дээр жагсаалтаар орж ирсэн гишүүдэд хуваарлаад тэгээ үндсэндээ нэг тийм үйл ажиллагааг нь чиглүүлэхдээ одоо нөгөө ард иргэдийн төлөөллийг одоо гишүүдээрээ дамжуулж тухайн аймаг орон чинь бас асуудлаа тавьдаг штэ. Жишээл одоо Баян онгорынхан бол асуудлаа Баттулга хамт хоёрлогоо яриад одоо аймаг орон дээр ийм болоод байна. Та нар нэг уламжлаач яагаад ч гэдэг юм уу те. Төсөв дээр одоо тавигдсан юмыг хамгаалах ч байдаг юм уу тийм ээ. Иймэрхүү тойрог руу хандсан бодлого бол зайлшгүй гишүүдээр дамжиж бол хэрэгжиж байдаг. Энэ бол угаасаа манай парламентд ёсны уламжлал. Гэтэл өнөөдөр тухайн нэр дэвшигч маань ялж чадаагүй тойргод байж байгаа. Тэгэхээр энтри дээр ямар анхаарал тавих вэ гэдэг зохицуултын хүрээнд жагсаалтаар орж ирсэн улсуудаа тэд нартай ингээ хуваарлцах юм бол тэд нар маань бас тэдний одоо тэнд байгаа ард иргэдийн дуу хоолойг сонсож тэрийгэ төр засгийн бодлогод тодорхой хэмжээгээр тусгаж өгөх тийм зохицуулт байж болох юм. Энэ зүгээр нам доторх дотоод зохион байгуулалтын үйл ажиллагаа юм. Орон нутгийн улсын хурлын сонгуулиар алдах хэрэггүй сонгуул гэдэг. За энийг бол сонгуулийн нэг яхад өөрөө болоогүй ч гэсэн ер нь гишүүд болгоны төлөө амнаас ер нь бараг л өөрөө болох шахсан шүү дээ. Одоо орон нутгийн сонгуул маш харамсалтай сонгуул болох гэж байна. Та тэр сонгуулийн сурталчилгаа PR бол хийж ярих сонгуул бас намын бодлого нэг л ярьж байгаа учраас ярих нь зөв баг гэж бодож байна. Орон нутгийн сонгуульд алдвал хотод удирдлагатай хөдөөд удирдлага муутай болж хуурна.
Нэг намын хувьд бол хүчирхэгжилттэй нэгэн тал барьсан юм чинь тэгэл бүгдийг нь ваацах жил үүсэх байх. Ер нь энэ орон нутгийн сонгуулийг яаж харж байна гэдэг асуулт. Ер нь бол ард иргэд сонгогчдоо ардсан намыг яагаад одоо сонгох ёстой юм бэ гэдгээл энэ богино хугацаанд ойлгуулах 14 хоног л байгаа шүү дээ. Энийг л ойлгуулах нь хамгийн чухал байна л да. Ер нь бол хүчтэй хяналтын тухай нэг хэсэг нь бас яриад байгаа юм. Одоо ингээд орон нутагт өөр нам байвал ингээд хүчтэй хяналт гэдэг. Засаг дарга болж хяндуул байхгүй. Тийм үү, иргэдийн хуралд олон болж хянахгүй. Өөрөөр хэлбэл шинжлэлийн засгийн газрын бодлого хөдөөд орон нутагт байгаад малчин доржинд тийм ээ эсвэл одоо сумын багш дулмаагийн яаж орох юм бэ? Хинээр дамжиж яаж орох юм бэ гэдэг л сонголт шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ сонголт бол мэдээж нэг улс төрийн хүчний гар хөлөөр нэг нэгдсэн бодлогоор явж иж түргэн шуурхай хурдтай хүрнэ. Түүнээс биш одоо хүний биеийн механизм ч гэсэн ажиллах шүү дээ. Ингээл нөө цус ингээд толгойн шийдвэрээ гаргачлаа. Цусны систем яваал те. Ингээд хүл гар дээр очиж итэл одоо энд нь ч юм уу хуурцсан тэгэл тэнд нь цуснд боогдол ивэл тэр бүтэн үйл ажиллагаа явагдахгүй шүү дээ. Тэгэхээр тэр системээ бүтнээр нь ажиллуулж үзье. Тэгээд дараа нь одоо хариуцлагаа тооцож үзье гэдэг л ийм л сонголтыг бол сонгогчд маань бодох ёстой юм байна. Түүнээс биш хяналтыг бол 20 жилийн туршид гаднаас хийж болд юм аа. Үр дүнтэй хийж болд юм аа. Сөрөг хүчин ингэж ажилт юм аа гэдэг бол ардсан нам өнгөрөх 20 жилд харуулсан шүү дээ. Тэгэхээр тийм л журмаар хяналтыг хийнэ үхээс биш дотор нь ороод тэгээ бойкотл зогсчоод эсвэл юуны хаалган дээр буудан тавьж сурчаад хяндаг наадмын төрөмжөж хаан санал өгж байгаа мэдэн шүү. Дараа нь чи навар надаас үүсэхгүй шүү гэдэг. Тийм байж болохгүй байхгүй. Энийг л халах хэрэгтэй. Энийг л халах хэрэгтэй. Шунгийн модноос нь хүлж ягаад ард хэрэгтэй зодддог. Хүчээр машинд аваачиж, ачиж аваачид гэрийн нутгийг зах руу гаргаж хайдаг. Хон молноос социализмын үе шиг авч бүр дээрэмдэж булааж авдаг. Эсвэл иргэдтэй өгснөөс нь олонний мөнгийг дундаас нэгждэг. Энэ засгуудыг л уг нь зайлшуулах хэрэгтэй байна шүү. Үнэхээр бол яг иймэрхүү явдал бол үнэхээр газар авсан ба шүү. Яг тэгэхээр орон нутаг хөдөө одоо ялангуяа сум дээр ч юм уу баг дээр ч юм уу ямар ч хяналт байхгүй. Тэгэхээр тэр хяналтгүй системд хүн яаж тоглох уу гэдгээ бол их тийм амархан юм байна л тийм. Тэгэхээр энэ бүхний чинь л одоо өөрчлөе. Иргэдтэй тэр төр засгийн бодлого нь нээлттэй байх. Иргэд нь оролцож тэр мөнгө төгрөгийн хуваарлтыг шийддэг байх. Энэ тогтолцоог л ардсан нам орон нутагт бий болгоё гэж байгаа шүү дээ. Нам гэдэг нь солиорл Монгол ард түмний нам гэдэг нь солиорл хаана авах хэрэгтэй байдаг сая нэг 1-7 хоногийн өмнө натан хөл орсон залуу ойлгуулж өгсөн. Монгол улсын тэр нь Бумранград болов Бумранград ч лөө компани захирал барилгын компани жирийн компани захирал залуу байсан л да Бацах ингээд залуу байсан. Тэгээд тэр залуу Монгол улсын ард иргэдийн хүн нь нам төвтэй болчихжээ. Нам руугаа чиглэж, намдаа бэлдууч, намдаа долдооч, намтаа хитгэн байж амьдэрдэг болчихжээ. Уг нь нам нь хүн төвтэй байх хэрэгтэй байгаа шүү дээ. Чухал ярилцлагаар хэлсэн л дээ. Би тэгээд тухайн сүүл нэвтрийн хөвтөл гүнс сууж ягаад яста толгойн оройлоо орох шиг л болсон. Энэ бол нэг одоо нэгдсэн нийлт биш л дээ. Өнгөрсөн 70 жил бол ийм л байсан шүү. 90 жил үргэлжлүүлээ. Бид харсаар хагаад анзаарахгүй яваад байт юм биш. Тийм. Ерөөсөө тийм шүү дээ. Одоо хуучин юу бол нам төвтэй төр байсан тийм үү? Монгол ардын ёсолтон бол удирдан чиглүүлэгч хүчмөө ингээд үндсэн хуулиндаа заагдсан байсан. Тэгэл тэр тогтолцоо тэр сэтгхүү тэр школоор явсан улсууд сүүлийн 20 жил яг тэр чигээрээ нэр нь өөрчлөгдсөн боловч тэр улсууч нь л юу яагаад байгаа шүү дээ. Үргэлжлүүлээ сүүлийн 20 жил явцсан байхгүй да. Тэгэхээр тэд нар тийм школоор явцсан, тийм юмар хүмүүжсэн тэр өөрийнх нь намынхан систем нь өөрөө хүнийг тийм юм руу шахдаг. Ийм юмар яатсан улсууд тэр нам төвтэй юм хязгаарч хаяхгүй шүү дээ. Иргэн төвтэй юм чинь бид нар үндсэн хуулиараа алдсан хүчнүүд анх санаачлаад 92 оны үндсэн хуулиндаа ингэж гайгүй шүү хэн дуртай нь гарч шүүмжиж ингээс зогсож байдаг. Тэр бүлэг байгуулаад тэгэл үнэмшил нь хаана байна вэ гэдэг чинь энэ дээр л ялгагдаад байгаа байхгүй. Жишээлбэл одоо ингэж өдөр тутам яваад байгаа болохоор анзаарахгүй байгаа. Эргээд ингэж та бүхэн хаар алдсан намаас нэр зэвшиж ерөнхийлөгч болсон ерөнхийлөгч
ерөнхийлөгч болонгуудаа яасан. Иргэний танхим гэд байгуулсан тийм үү? Иргэнээ сонсч гарч байгаа хуулинд иргэд чөлөөтэй саналаа оруулж явах ёстой. Иргэний танхимд орох гэж хүмүүс Промскийн товчгоор дамжихгүй шууд орж ирээд юм яарна. Тийм үү? Энэ иргэнээ сонсож байгаа их юм уу? Энэ чинь итгэл үнэмшил. За тэгээд сая их хурл засгийн газар бий болонгуудаа яаж юм? Иргэдээ сонсдог бүхэл бүтэн төв байгуулчихлаа 11 хийх гэж байгаа шинжиллүүдээ одоо сонирхлын бүлгүүд ард иргэд хинж дуртай орж ирээд ардын хурлын танхимд дүүрэн цуглаад самлаад хэлж болж байна 2022 гээд бас юм байж тийм үү. Ингээд нөгөө иргэдээ сонсдог тэр систем рүү ороод байгаа байхгүй. Тэр төсвийн хуулийг ч гэсэн ингээд санаачлаад оруулсан тийм ээ. Аймаг сумн дээр байгаа тэр хүний хөгжлийн сумын хөгжлийн сангийн мөнгийг ард иргэдээс сонсч байж тавья. Тийм үү. Одоо шил манай хорон дээр манай байрны тэр хавийн хүүхдүүдтэй жишээлбэл дандаа дунд насныхан байхад хүүхдийн нөгөө нялх хүүхдийн тоглоом барьчихж байгаа байхгүй. Хэрвээ биднээс асуусан бол бид нэр саксны талбай барья л гэж хэлэх байхгүй. Тэгэхээр асуухгүйгээр дарга нар одоо тухайн компаниас ямар нэгэн одоо тийм фейвор авчт юм уу яадгийг ингээд шийдчих жишээтэй. Тэгэхээр хэрвээ иргэдээ зөв дандаа сонсдог механизмыг тавиад өгчих юм бол систем маань өөрөө зөв болно, эрүүл болно. Ийм л юм хэлээд байгаа байхгүй. Хот ч гэсэн гарч ирэл дандаа хийх гэж байгаа бүх алхмуудаа иргэдээ сонсож шít. Хогны асуудлыг яаж тийм иргэд очиж дураараа ярьж байна. Тийм үү? Тэгэхээр тэр иргэн төвтэй гэдгийг чинь итгэл үнэмшлэрээ 20 жилийн өмнө хийсэн улсууд одоо хийгээд хэрэгжүүлээд байгаа байхгүй та. Нөгөө нам төрхтэй юм чинь 90 жил үргэлжилж шít. Энийг л бид нар өөрчлөх гэдэг. Бид өөрсдөө хаана юу хийж яваач харсангүй тийм. Өнөө маршин хоол маргашийн шантаж нэг хитэн төхөрөх гэж усаар ихтэл ингээд дууссан юм шиг. За тэгээд тэрнээс гадна таныг бас эмхтэй хүний өдөх хажилдаг. Тэрсэн би Твиттерт энэ ажлыг авсан цагаас хойш 3 сар шум таны өдөр болгон бичиж байгаа ажлын тайлан уншиж байлаа. Тэнд хурлаж байгаа, энд явж байна, ийм хийж, ийм шийдвэр гарлаа, ийм ярьслыг уншаар гэдэг. Твиттерээр нөлөөдөг ба. Twitter, Facebook бол ер нь сошиал нэтворк бол ардчлалын маш том шалгуур. Ардчлалын маш том ололт. Нийгмийн мэдээлэл дэр чигээрээ сошиал руу яваад эхэллээ тийм үү? Тэгэхээр одоо нөгөө яг миний бас нэг сэтгүүл зүйн тухай ярьслага бичсэн зүйлүүддээ дахин хэлээд идэх зүйл маань тэр. Мэдээллийн их сурвалж нь өөрөө шууд мэдээлэл гаргадаг ийм систем рүү орчлоо шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нар одоо ямар нэгэн сайд даргаас мэдээллийг авах гэж сэтгүүлч гүйх шаардлагагүй болчихж байгаа. Тэд нар өөрсдөө сошиал медиагаар юм ярьчихжээ. Тэгэхээр тэр бүх хэдэн мянган хүмүүс шууд ихний одоо мэдээллийн их сурвалж болоод ирэхлээр сэтгүүлчийн ажил бол тэр мэдээллийн их сурвалжийг хайж явах биш харин тэднийг нийлүүлж анализ хийж чадвар руу ялгаж салгаж сурах мэдээллийг нэгдсэн голдрол руу оруулж өгöd одоо ойлгохт нь үзэгчтэй одоо үйлчлүүлэгчтэй туслах тим ажил руу илүү орох хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр Ардсан намын одоо генсекийн ажлыг хийж байгаа хүний бүх үйл ажиллагаа бол нийтд ил тод байна. Сайдын ажил мөн ил тод байна. Одоо их хурлын даргын ил тод байна. Тэрнээс очиж нууц мэдээлэл авахгүй замын чангаах бол бараг шаардлагагүй болчихдог байна. Ингээл яг 3 сарын твитийг уншихад тэр хүний ямар хийсэн ажил нь бараг 100 хоногийн ажил тийм юм зүйлс харагдаж байна. Энэ бол маш бахархалтай байгаад. Наадах нь шинэ 100 хоногийн ажлын тайлан гэл нэг хөдөө хүмүүс бүүнлэл талбайд нэг юм гаргаал нэг хідэ харьцсан хацдаг хідэ яамдуудаа гаргаал ингээл нэг хідэн ч хүн хамарт юм байд юм а гэж. Таны сошиал нэтворкээр хийсэн ажил бол дор хаяж нэг 60-70 мянган онд хүрсэн байх жишээ нэ. Зүгээр энгийн өглөө гэрээсээ гарахтаа хүрсэн байдаг. Энэ бол бас нэлээд бахархалтай. Бахархалтай тийм. Явж байгаа те. Тэр яг юуны миний нөгөө аккаунтуудын хувьд бол яг их эрт нэгдсэн л те. Америкт байхдаа нэгдсэн, оюутан байхдаа угаасаа тэнд фейсбુકийн тесрэлт болцсон байсан. Тэгээд анх бол зүгээр нэг тийм ангийн хүүхдүүдийн хоорондох юм байж байгаа л сүулдэ тэгэл дагагчд нэмэгцээр бол олон болцсон. Гэхдээ би бол тэрийг одоо жишээлбэл албан тушаалынхаа байдлаас болоод ингэж өөрчлөөд авахыг хүсдэг. Яг тэгэхээр цэвэр одоо хувь хүнийхээ үднэс
энэ ажилд яаж хандж байгаа юм? Хөвгнийхээ үүднээс бас амьдралд яаж хандж байгаа юм? Тийм ээ? Найз нөхдөд яаж хандж байгаа юм гэдэг тэр одоо дүр зураг мань байгаасаа гэж бодож байгаа болохоос биш одоо ингээл телевизэн захирал болохоор нэг өөр юмнууд болоо л тий хуйраал тэгснээ одоо намд очихоор бас нэг өөр болоо л тий. Тэгэхээр ямар албан тушаал гэдэг бол цаг зурих шүү дээ. Тэгэхээр би одоо яг тэр хөвгнээ илэрхийлсэн тэр аккаунтууд бусад улсуудын ч гэсэн бас тийм л байна. Өмнөх олон гисэкүүдийн энэ таны онцлог байх гэж би хараад байгаа. Яг хувийн онцлог байх. Social network-оор шилбэл өчтөр чухал ярианд орж исэн Монголын залуучууд холбооны ерөнхийлөгч мөнх батгэд паркинг газрыг хүүхдэд нь авч өгөх ажлыг өчтөр бараг л анх удаа телевизээр яриугүй наа social network-оор хийгээд 50-60 мянган эмчтэй болсон. Яваад тэгэхээр 50-60 мянган хүнд бөөнөл нэгдэг чинь бол тийм тоглоомтой ажил биш шүү дээ. Таачсан газрын 100 оны ажлын тайлбар энэ төр хийгээд явлаа гэхэд бол нэг тийм одоохгүй байх гэж бодоод байгаа тийм ээ. За тэгэхээр Twitter network, social networking хамгийн том одоо successful амжилттай жишээ бол Обамагийн сонгуул шүү дээ. Өөрөөр тэр хичнээн дэмжигч байгаа юм бэ гэдгийг маш амархан олж харж болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр маань бол өөрөө ялангуяа улс төрчдөд бол их хэрэгтэй зүйл. Цаашдаа энэ нэвтрүүлгээс нэлээд олон хүн юм ойлгуулж байгаа. Яг энэ сүлийн хэрэггүй юм шиг хоёр асуултаар тийм ээ. За тэгэхээр цаг дуусч байна. Арс намын залуу эмэгтэй болсон хүчний хувьд Дэрцмаг Генсекийн хувьд зөвхөн нарийн бичгийн дарга болсон цаг хугацааг танд өнгөрөе. Үлдээ. Тэгээд би түрүүний ярьсан санаагаа одоо үзэгчтэй дахин хэлхийг хүсэж байна л да. Юу гэхээр урд урдын сонгуулийн хуулиудыг бодвол энэ удаагийн сонгуулийн хуулийн эрх зүйн орчин нөхцөл маш өөрчлөгдсөн. Нөгөө нэг шударгаар явдаг байя. Шударгаар одоо хүмүүсээ сонгоё гэдэг энэ зүйлийг хууль эрх зүйн хүрээнд нь бол хийж чадсан. Өөрөлдөл та урд урдын одоо сонгуулиудад оролцож исэн шигэ ямар нэгэн лойр хийчих юмсан сонгогчдыг худалдаж авахын тулд ямар нэг юм хийчих юмсан гэдэг тийм уйлгт бодол толгойч байгаа бол тэрийг авч хаяхгүй бол хэд бүр сонгогдоод гарсныхаа дараач татагдах бүрэн боломжтой. Өөрөлдөл бид нар 4 жилд ганцхан удаа болдог өөрөө өөрсдийгөө төлөөлж шийдвэр гаргуулах гэж байгаа улсуудаа шударгаар сонгоё. Энэ дээр л бүх хүмүүс анхаарч байгаа юм бол тэгээд өгөх гэж байгаа мөнгөийг битээ аав тий өөрөө хууль зөрчсөн тэрэн дараа нь илэрх юм бол таны хайр тэр санал тий хүчингүй болно тэр хүн чинь татагдана. Тэгэхээр ийм орчин нөхцөл чинь өөр болсон шүү гэдгийг л нийт сонгогчдод сануулъя. Ингээд удахгүй орон нутгийн сонгуул болох гэж байна. Тэгээд аль болох нэр дэвшигчтэй энэ нийгэм шинжилт хийх гэж байгаа тэр улсуудаа олж хүмүүстэй сайн таниулахын төлөө бас ил мэдээлэх юм байна. Анхаарч байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд нэвтрүүлэгт орсон баярлалаа. За тэгээд хиний Тэмүүжин гишүүн Лууган Төмөр гишүүн хоёрын хийдэг тэр ашиг сонирхлын тухай хууль бас тэр хүн болгон судлахгүй бол улс төрд орохгүй зүгээр байгаа хүнийг бол алж мэдэх хэрэгдвэл шүү дээ. За тэгэхээр үзэгчтэй охиндээс юу хэлэх гэж байгааг ойлгосон баг. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Ардсан намын ерхий нарийн бичгийн дарга цагааны оюун дээр өргөдөн оролцлоо. Үзэгчтэй охиныг чухал нэвтрүүлэг хүлээн авч ирсэнд баярлалаа.